Анхнаасаа би яг энэ Amway компанийг одоо яг сонсоод сургалтанд суугаад тэг яг юу ойлгосон бэ гэхээр зэрэг маш том компани юм байна. Тэ маш том компани юм байна. Яг хүний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг одоо үйлдвэрлэдэг тий. Тэгээ шууд үйлдвэрлэгч хэрэглэгч хоёрыг одоо холбох гүүр нь болох юм байна гэдгийг одоо анхнаасаа олж хараад тэгээ нэг хуулийн мэргэжилтэд яг хуулийнхын чиглэлээр ажиллаж исэн болооч тэр үгээд нөгөө уусаа дийлэх масыг нөгөө нэг ойлголт байдаг шүү дээ. Тэр ойлголтоороо маш их сөрөг бодолтой, сөрөг хандлагатай яг боддог байсан. Тэгээд яг ойлгож орж ирчээд яг энэ бизнес ч юм бол миний боддгоос, бусдын боддгоос өөр бизнес юм байна гэдээ ойлгосон байгаа тийм учраас шинээр ирж байгаа хүмүүстэй жоохон харах өнцгөө жоохон өөрчлөөд за тэгээд яг Amway бол яг бусад ижил түвшний одоо MLM системээр явж байгаа сүлжээний бизнесүүд яажуд бол яг нэг номер нь байж чадж байгаа. Тэгээ би анх Amway-д орохдоо хүмүүс тгээс эхэлсэн гэж ярьдаг. Би бүр хасгаас эхэлж байсан баггүй. Тэгээд над чиг одоо ийм яг бор зүрхээрээ ингээд өсөн дэвжиж байгаа маш олон залуу гэр бүлүүд байдаг. Тэгээ би боддгийн энэ олон залуу гэр бүлүүд яг битээр шиг нэг байрны зээлтэй, машины зээлтэй, хэрэглээний зээлтэй л байдаг бах тий. Тэгээ энэ бүх зүйлийн араас амьдрал ингээд нэгэн хэвийн үргэлжлэхээр ер нь яг энээс илүү гарч чадахгүйсэн. Би эхний нэг жилдээ суралцсан. За сүүлийн жил рүүгээ бол битээр бүх өрөөдөө дарсан. Дээрэс нь байраа томрууллаа, машинаа томрууллаа тий. Хуучин нэгтлангаараа амьдардаг байхад ажил хийдэг хахад миний жилийн үнэлгээ буюу бүтэн жилийн маань хөдөлмөр 9 сая 600 үнэлэгддэг буюу 10 сая төгрөг үнэлэгддэг гэсэн аахгүй. Гэтэл одоо хагас тэрбум болсон гэж бодохоор ер нь нэг 50 жилийнхаа одоо хийх юм хийсэн шиг байгаа. Хамгийн гол нь ирээдүйд үр хүүхдээ өвлүүлэх хөрөнгөлдөөдөг гэсэн үнэхээр сайхан бизнес. Өөрөө сүлжээний юм сонирхтгүй байсан. Андаа нэг юм сайхан хүмүүстэйс учраас тэрэнд бол илүү юм татагдсан. Бизнесийн утгыг ойлгоод тий зөвөр нь тэ ингээд хийх юм бол биднэрт маш их том ирээдүй байгаа юм байна. Дээрээс нь өөр хүүхдтэй өвлүүлэх ийм сайхан бизнес байгаа юм байна гэд хараад одоо бүр ингээд шийдсэн байна. Эрүүл бүтээгдэхүүн хэрэглээд яаж сайхан эрүүл амьдрах тийм учир утгаа бол тэр өдрөөс эхэлж ойлгосон. Яг бодит байдал цалингаас цалинд хүрдэггүй боломжгүй амьдралаасаа татгалзаад огцом өөрчлөлт хийгээл Amway бизнесийг сонгоход эргэлзэх зүйл байхгүй гэдэгт маш итгэлтэй болсон байгаа. Би болохоор өөр хангаа аймагаас энэ бизнесийг хийж байгаа. Тэгээ өнөөдөр үйл ажиллагаанд ирэхийн тулд өчигдөр оройос гараад шүндэж ирээл те бусад хүмүүс унтж яхад, амарч яхад би дандаа замд явдаг байсан. Гэхдээ үүний маань Amway бизнес миний амьдралд санхүүгийн эрх чөлөөнд хүрэж гэн. Тэгээ маш олон гоё хамт олныг бас өөрийн хүрээллийг үүсгэж чадсан. Дэтгэврт суучихсан дөнгө суугаад байж захта бараг тушаал маань сайн гараг байхад л энэ сонирхоод энэ бүтээгдэхүүнд нь сонирхоод эрүүл мэндийн шалтгаанаас бас сонирхож орж ирсэн. Энэ бизнест орсноороо ер нь бол одоо бидний одоо хүсэж мөрөөдөд байдаг бүх юм энэ дотор байдаг. Тийм болохоор орсноороо ерөөсөө хизээч алддаггүй. Тэгэхээр Amway-д орсноороо шат дахиад за хүсэж мөрөөддөг бүх юмдаа хүрэх боломжтой шүү. Би ер нь өөрөө хийжээж, би өөрөө суралцжээж, бусдад үлгэрлэж, үзүүлжээж би бусдыг дагуулах юм байна. Зөвхөн би одоо өөрөө ойлгоснороо бол бусдад одоо ажиллаж харуулах юм байна гэдэг үднэс. Тэгэл гэр бүлийнхээ хүнтэй хамт ер нь тууштай ажилласан. Сургалт ороод ингээд ахид дэвшиж үзүүлээл ингээд нүдэн дээр хүн ингээд ойр дотны ингээд дүү маань ингээд хийгээд харч юм ойлгоо штэ нөгөө эрүүл ухаантай хүн бол тий. Манай найзууд ах бас адилхан нөгөө хүнсний дэлгүүрүүдийг л ажилуулдаг байсан штэ. Тэгээд энэ бизнесийн яг маркетингийн ойлголцоод надад тийм санал тавьчихсан. Одоо хэдүүлээ болио 21-р зууны бизнес руу орё. Энэ үнэхээр дэлгүүртэй адилхан хэрнээ хэрэглэгчийг үүсгэдэг юм байна. Тэгээд тэрнээс гадна айгүй том давуу тал нь их олон хүмүүсийн амьдралыг өөрчлөх юм байна. Хувийн бизнесээ орхиод энэ зүйл рүү орж байгааг би хараад мэдээж энд бол асар их нэг зүгээр нэг цаг хугацаа өнгөрөөсөн. За тэгээд нэг ойр зүрийн нэг жижиг шажиг зүйлийг бол харж ороогүй гэдгийг бол мэдж байгаа учраас яг бол энэ бизнесийг бол дагаж хийх үндэс нь бол бий болсон л доо. Одоо би насан туршдаа би Amway бизнест байна. Тэгээд үргэлжлүүлээд миний хүүхдүүд энэ бизнесийг одоо миний тэр босгосон том одоо юу гэдгийг хөдөлмөрийн үр шимийг 5 үеэрээ одоо хүртэж явах ийм том бизнес босгож байгаа учраас нэг тийм эцсийн цэг гэж байхгүй юм уу? Сүлжээ гэхээр л яг зогтдаг. Тэгэл би хизээч сүлжээ хийхгүй гэдэг ч юм уу те. Гэтэл энэ бол яг дэлхийн бизнес юм байна гэдгийг нь би өөрөө интернетээр олж судлаад яг энэ миний насан туршийн бизнес юм байна гэж бодож
шийдвэрээ гаргаж орж ирсэн. Яг хүн одоо өөрөөсөө бүх цаг хугацаа хичээл зүтгэл одоо юу гэдэг бүх юмаа зориулсан хүн бол амжилтанд хүрээд байгаа байхгүй. Та тэгээ нэг жил ингээд зориулж чадах юм бол та насан туршдаа сар болгоно хамгийн багтаа 5 сая. Тэгээ тэрнээс дээшээгээ одоо хэд хэдийн 10%, 30 тий энэ одоо пассив орлого таныг унтчих чинь ч гэсэндээ таны мөнгө орж ирэх энэ бизнесийг босгож чадна гэсэн үг байхгүй. Яг энэ бизнесийг давхар хийгээд ирэхээр яадаг вэ гэхээр таны зарлагч орлого даваад ирд юм аа. Орлого даваад ирэхээр танд хоримтлол хадгаламж гэдэг юм үүсдэг юм аа тий. Өнөөдрийн боломжгүй байгаа, өнөөдрийн 8% зээлтэй байгаа ч юм уу, өнөөдрийн хүүхдүүдэд хүссэн сайхан сургуульд сургаж чадахгүй, өөрсдөө хүссэн юм өмсч идэж зүүж өмсч чадахгүй байгаа энэ нөхцөл байдлыг хэн өөрчлөх вэ гэхээр та өөрөө өөрчлөнө. Хамгийн гол нь хүн байхгүй, баг бүрдүүлж чадахгүй гэж шантарж явж байгаа хүмүүсийн дэрэгдүүл би тууштай байсныхаа үндсэн дээр хэдийн удаан ч гэсэн 2 жил гарны дотор энэ бизнесийг бүтээж чадсанараа би өнөөдөр баярлалдаг. Гэр бүлийнхэн төлөө хийх ёстой байна гэдэг л юм ухамсарлаа ойлгочих юм бол нөгөө хүн маань алсаа хараад хийж бол амжилтанд хүрэх бүх хүн хүрэх боломжтой. Би одоо ингээл 6 жил ер нь бол ангахад сургаад эмчээр сургаад их ачаал гардаг. Дунджаар төлбөр, ял 6 жилийн хоолунд хувц хунар гэл аав ээжээс асар их хэмжээний мөнгө төгрөгийг хүс хүчээр норсгсон мөнгө төгрөгийг одоо авчаад үр дүнд намайг нэг 4-500 сая төгрөг өрх хэмж хүлээж ийнэхээр би эмчтэй биш би тэр мөнгөнд нь маш гомдож байгаа байхгүй юу. Өдөө Монгол 4-500 мөнгөөр амьдрна гэдэг бол үнэхээр хэцүү. Би тэр мөнгөөр аав ээжээгээ болон өөргөж бараг чүй амьдруулна. Тэр би амьдралаа маш сайхан болгохын тулд би амвай хийж доктортой байр суурьтай болцоход алстаа би алсын мөрөөдөл том хүчээр би хувийн сайхан том эмнэлэгтэй болоод эмчээр адилхан алсын том бодол байгаа гэсэн. Энэ бизнес хүнийг айгүй эрэг одоо миний хувьд бол их дотогшоогоо ярьж барихтаа их суул чанарын хүн учраас энэ талын нь бас нэлээд хөгжүүлж өгч байгаа хувь хүний талаас айгүй хөгжих боломжуудыг нээж өгдөг. Тэгэд ингээ гэртээ сууж исэн хүн хүртэл ингээ маш сайхан өөрчлөгдөд явдаг. За манай бизнес болгоор бусад бизнесээс ялгаатай амин хувь хүний хөгжлийн сургалтууд маш сайн ордог. Та эхлээд маш ингээд өөрчлөгдөж, хүнд тусалдаг, хүнд цаг зарцуулахад бэлэн болж иж бас энэ бизнест амжилт гаргадаг. Ер нь бол залуучууд за энэ бизнест орох ёстой юм байна, хийх ёстой юм байна. Яагаад хийх ёстой вэ гэвэл хувь хүний хөгжил дээр маш сайн одоо өөрчлөлтийг өгч чадд юм байна. Одоо энэ бизнесийг хийснээс хойш ер нь бол айгүй юм зав чөлөөтэй болсон гэх юм уу. Хүүхдүүдтэйгээ байх, гэр бүлтэйгээ байх хугацаа айгүй их болсон. Өглөө хүүхдүүдэд цэцэрлэг сургуульд өргөдөх завтай болсон. Сургууль цэцэрлэгээс нь авчих завтай болсон. Тэгээд бас хүүхдүүдийнхээ хажууд гэрээсээ бас ажиллаа хийгээ бийж боломжтой болж байгаа. Эрхөө улаауд Москва руу ингээд 3 удаа семинарт явж үзээд ер нь их зүгээр юм байна. Хийгээд шийдвэр гарсан байлаа. 6 сар гарантай хүүхдээ би Москва руу аваа явжсэн. Тэг хүмүүс болохоор тэгжсэн байхгүй. Чи арай жоохон юм биш үү? Олон цаг нисэн тийм ээ тэр өндөр тархины даралт маралт. Тэг очоод тэр хоол газар очоод хүүхд чинь цагийн зөрүү тэгээд хин харах юм марах юм гэл агиох нүг ингээд сөрөг комментүүд иржээлсэн л та. Тэг хүн яг шийдвэртэй үнэж зогсчих юм бол би яг энэ бизнесийг хийхин тулд надад ийм семинар, ийм өөрөөсөө гарах юм нэг юм зориг байхгүй тэр чинь нэг үйлдэл байхгүй. За тэрнээс би одоо шинэ чадахгүй гэдээ ингээд явахгүй гэж суучих юм бол би тэр ингээд зоригийг ч юм уу, ийм мотивацийг, энерги, гоё энергийг олж авч чадахгүй. Сайхан амьдрах болцол боломж чинь Amway дээр байна. Олон айлыг сайхан ажиргалтай байгаасай л гэж хүсээд үнэгүй байсан баг хасах руугаа ордог тэр ажлаас гадуурх цагуудыг би яадаг вэ гэхээр цалинтай ойлгож чадсан. Надад итгээд миний найз нөхөр те миний одоо дүүнэр миний санал болгосон хүмүүс те бити шантраараа ирээрээ те энд нэг юм байш шүү, энэ худлаа биш юм бэ шүү. Сэтгэлгээний өвчлөлийн ядуурлаас бас гарах боломж байдаг юм байна. Тэгээд эхлэлийн хөрөнгө шаарддаггүйгээр өдөө зэрэгтэй одоо өндөр цалин төрсэн байгаагаас Amway бизнес үнэхээр гайхалтай санагдаж байна. Тийм одоо харахад бол тэр үед яаж бууж өгчөөгөө байсан гэсэндээ баярлж байгаа байхгүй. Тэгэхээр Amway бизнесийг ойлгоод хийснээс хойш бол одоо ер нь бол Amway бол хүний хөдөлмөрийг яг үнэлдэг юм байна. Өчигдөрхөн гэхэд манай багаас нэг цолтон төрөө тэрнийхээ төлөө бас шогшоод бас ингээ уйлах гэдэг байхгүй. Нөгөө ээж хүн чинь л өөр хүүхдтэйгээ төлөө ингэж огч зүрх ингэж догтлж уйлдаг штэ тий. Гэтэл ингээ яг тэрийг ингээ яриад уйлахад нь би бас өөрөө бас ингээ уйлах гэдэг байхгүй. Энэ бизнесийг би айгүй аз жаргалтайгаар хийж чадчих байгаа байхгүй. Зөвхөн миний дөрөв хүүхэд биш те бүх айлын бүх сайхан хүүхдүүд энэс илүү сайхан боломж байгааг хараад түүнийхээ төлөө одоо энэ бизнесийг сонссон л бол цаашаа дөрвөлжлүүлээд
өөрөө өөртөөхөө төлөө ажилласаа л гэж хүсмээр байна да. Бид нар чадсан юм таач бас хийвэл тууштай байж чадах юм бол амжилттай явж чадна гэж хэлмээр байна. Амвай бизнес нэг гоё юм би хүний амьдралыг өөрчлөөд хүнд одоо сайхан үр өгөөжийг өгөөд өөрөө сайхан амьдрах энэ эерэг одоо араасаа эерэг зам цацруулах энэ нь маш гоё санагддаг. Миний одоо санал болгож байгааг ойлгоод те өөрийнхөө амьдралыг сайжруулах мянган залуучууд байгаа гэж бодох юм бол та одоо тэр шантралыг мартна гэж бодож байна. Нэгдүгээр, хоёрдугаарт гэх юм бол хүүхдүүдэд хар те хүүхдээ харах юм бол та яг одоогийнхороо л байвал хүүхдтэй юу ч үлдээж чадахгүй. Магадгүй өөрийнхөө одоо амьдарч байгаа байшинг ч юм уу эсвэл нөгөө зээлээ барагтаа өртөө болгоод хүүхдээ үлдээх байхгүй. Харин та энэ бизнесийг ойлгоод хийх юм бол хүүхдтэй маш олон баялагийг бүтээж үлдээж чадна. Тэгэхээр шантрах гад байвал хөөхөн бяцхан золцгоодыгаа л хар гэж хэлмээр байна. Би хаа байсан 6-700 км-ийн цаанаас ирээд сургалтанд суугаад өнөөдрийн энэ амжилтыг бүтээж чадчих байгаа юм бол яг ингээд зах зээл дундаа хотод байгаа эсвэл өөр аймагаас ч гэсэн энэ бизнесийг хийж болох юмаа гэдгийг хүн болгон бас мэдээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Амвыг бас хийж байгаа түүхүүд гэх юм бол энийг мөнгөтэй ч хүмүүс хийж байна. Мөнгөгүй ч хүмүүс хийж байна. Над чиг оюутан ч хүн хийж болж байна. Хин ч их боломжтой байна. Ер нь бизнесийн Амви бизнесийг би хийдэг гэл танихгүй хүн ингээд нэг бүтээгдэхүүн бариа явж байхад ингээд асуугаал хийдэг гэд тэгэхээр л бүр баярлаад идэг байхгүй. Та нэгдүгээр зоригтой, дараа нь зоригтой, тэгээд та зогсолтгүй хийх юм бол та үнэхээр Амвид амжилт үзүүлж чадна. Монголд энэ Амви бизнесийн уг үндсийг судлаад ерөөсөн анх нойлоос нь эхлээд ингээ үүсгэж хөгжүүлсэн хамгийн том спонсор тэр Инх Саруулын Сашка охиндоо бол өдөр бүр талархаж явдаг. Бүх спонсоруудаа маш их баярлаж талархаж явдаг. Одоо өдөр тутам баг баярлаа гэж хэлмээр санагддаг. За хүмүүсийн амьдралыг илүү сайхан болгохоор мөр зэрэгцэн хамтран ажиллаж байгаа бүх хамтрагч нартаа баярлалаа. За ийм гайхалтай бизнесийг Монгол улсад түгээн дэлгэрүүлсэн хамаг том спонсор буюу Учир эрдэнэ үндэслэгч удирдагч цаалтай Очбадрахын Инх Сарвал бид бүхний одоо эхэлж заншсан Сашка спонсортой маш их баярлалаа шүү. Чи минь байсан учраас бид нар энэ бизнест одоо өнөөдрийг хүртэл ингээ маш зөв системтэй асар олон айл өрхөд одоо нөлөөлсөн ийм гайхалтай бизнесийг босгож чадж байна. Амвай бизнесээрээ улам сайхан одоо ирээдүгээ гэрэлтүүлж илүү сайхан үр дүнд хүрээрээ бүх хүмүүстэй хайртай шүү. Та бүхэндээ үр дүнгийн баярын мэнд хүргье.